удаан хугацааны дараа уулзах таатай. За энэ удаад болохоор би хийсэн смарт типэн хумсаа хэрхэн яаж салгах тухай захаас гадна нэг юм туршиж үзье гэж бодлоо. Тэр нь болохоор эхлээд энэ 100% ацетонон арилгагч. Тэрний дараа болохоор зүгээр энгийн будаг арилгадаг ацетон. Тэрний дараа болохоор нөгөө нэг видеонууд дээр гараад идэв штэ. Түрхээд хөнгөт будаг нь ингээд хавхарч хөндөрөөд идэг. Энэ гурвыг гуруулангаар нь энэ гурван умсан дээрээ харьцуулж үзье гэж бодож байна. Энэ нь яг ингээд дээдлийнхаа хумсыг ингээд хальт авсан байгаа болохоос адилхан смарт нь бол хэвээрээ байгаа. Эсвэл энэ гурвтай харьцуулж гурлаа бүтэн байгаа болохоор тэгээд тэрхүү урны хумсыг ажлын дундуур ингээд туулж муулаад айгу муухай болгоцсон учраас энэ гурван умсан дээрээ харьцуулж харуулъя. За ямар ч байсан смарт типийг салгахаас өмнө эхлээд өөрийнхөө хумсны ургалтын давуу ингээд хайчлана. Тэгсний дараа ингээд дээдлийнх нь будгийг нэлээд сайн өөрөх хэрэгтэй. За хамтдаа хийгээд үзье. За одоо ингээ харах юм бол гурвангийнхэн дээдлийнх нь топ болон будгийн нэлээд нэмгэлцэн зөвхөн доорн суурьнд нь химэл хумс нь үлдсэн байгаа. За энийг би өөрөө явж аваагүй манай ихч намайг завгүйсэн болохоор яваад авчиж энийг нөгөөний маникюрын хэрэгсэл зардаг газраас 100% ацетон гэж хэлж авдсан байна. Тийм болохоор энэ ер нь бол будаг арилгахтаа боодог ацетон гэж ойлгож байна. Энийг ингээд гөрхөн нүүр цэвэрлэгч юм хөнгүүд эдэн штэ. Тэрийг ашиглаад ацетон дээрээ сайтар шингээж авна. Тэрнээс гадна бид нэр тийм хоёр ацетоныгоо хоёулангийн туршиж байгаа болохоор хоёр калкин цаас үлдчихье. Эхнийх нь болохоор 100% ацетондоо шингээчихье. Ийм сахин усрахаг байхад нь аваад хумсан дээрээ тавина. Дээдлийн ингээ сайхан чад эсрэг тал руу нийчих юм бол их сайн мэддэг. Тэгээд ингээд бацаад өгөх юм бол гоё тийм вакуум орчинд ахаар илүү сайн твтнэ. Тийм хоёр дахьт нь болохоор бөөндөө ийм 4400-аар авсан миний энгийн хумсны ацетоныг ашиглаад смарт тип хумсаа салгах гад үзье. Гэхдээ энэ ацетон болохоор зүгээр гэлэн будаг бол хөөрхөн салчдсан байлээ. Ямар ч асуудалгүй. Тийм болохоор смарт тип бас би салж байх гэж найдаж байна. Тэгээд мэдгүй байна. Энэ бол смарт типүүдээ дандаа 100% будаг салгах зориултын ацетонд нь твтэж салгаж ийсэн үг гэсэн. Ийм энгийн ацетон зүрс твтэж үтж байгаагүй. За энийг нь твтэжлээ, энийг нь твтэжлээ. Одоо энэ дээр нь болохоор энэ Magic Remover гэдгийг ашиглаж үзье.
Энэ бүр амар viral болоод байгаа шүү дээ. За ямар тач Magic Remover-ыг ашиглахаас өмнө хамгийн эхлээд өмсөнийхөө махан дээр нь гоё тос түрхэж өгөх хэрэгтэй. Тэгжиж нөгөө махаа хамгаалахгүй бол эн чинь бас хөөрхөн юу идлэхэр хүчтэй болохоор махыг нас яах юм бэлээ те. Ер нь бичлэг харахад өмнө нь ч гэсэн ашиглаж байхад ер нь дандаа ингэж ах шиг байсан учраас ингээд махан дээрээ сайхан тосын түрхчээд тэднийг хараад үзье. Хэр өөрчлөлт гарах нь вэ? Үнэхээр ингээд амархан байгаа дэвэл үнэхээр гоё ярилж чадах юм бол заавалчгүй ингэж боох шаардлагагүй. Ингээд авчвал надад бол гоё л. Гэтэ юу амар сайн өндөрч харагдчихээн тий будаг нь бол. Хумс жоохон халуун өргөд юм байна. Вау. Энэ бүр амар хурдан арилж шин. Ингээд таван шүү шиг мөрчлээ. Энэ будагных нь бейс нь бол ингэж арилж байгаа байх. Гэхдээ энэ будаг хэсэг нь бол сайн арилж байгаа бол харагдахгүй байна. Твцсныхын дараа бөөндөө махтал хичээрээ салгаж авна. Энэ ихт үнэхээр гайхалтай хурдан юм байна. Тэгээд баг багаар түрхийд үзье. Угаасаа манай нөгөө хоёр боосон болоогүй. Амар хумс. Яа мэдгүй. Нөгөө хоёроо мэдрэмжийг бас мэдрээдэж магадгүй. Ямар тач уруунууд айгүй халуун өргөж байна. Үнэхээр энэ байдлаараа Smart TV маань салгаж чадах юм бол амар гоё л санагдах юм байна. Чиг гадаа исэн юм уу? Энэ хараа. За одоо үргэлжлүүлнэ. Бас тийм үргэлжлүүлнэ. За тэгээд ингээд одоо жишээ нь би засаах руу ч юм уу одоо ингээд өөртөө хайлуулах ингээ ойлгож болно. Миний өмнө судлаа ярьж чадна гэсэн хүмүүс рүүгөө хэдүүлээ бас заална гэсэн үг байхгүй юу? Хэрэг надад тул хэрэг. Тэгэл та. Энэ хүртэл нь бол хүүргээ ярилцсан байна. Доошлоор ахаа. Анда. Одоо юмдээс урагшаа гэлтгээ байна. Hello. Хай хасан уу? Юу нөхөд? Сайсан кинонд ажгүй хаа.
Байдгүй. Үгүй хаа байж гараа. Би тань ганцхан уугсан. За. Би нөгөө гуравт таны кинонд явж ингээд судлаа хэлээд өөр нэг газар явж байгаа. Та тэгээд тэр гурыг ярингууд хэлчихэж түлхэхгүй бол одоо миний яаж яах нь уцунтах гэдэг нэ. Дараадруу залхахлаа би чамтан цуугаа гэх юм уу? Мэдгүй. Та тэгээд өөрөө нэг юм зохиогоо хэлчих хаа. Тэгвэл би яг тэр гурыг алуулах гэдэг нь бид гурав яаж яах нь бид дөрөв бичлэгтэй сахгүй юу? Тэгээд би харин газ нэг нөрөх хэрэг гарчаа. Тэгээд юу гэж хэлэх юм болчихдгоо. Юу ч. Хоёр дандаа ингэж композ гэдэг юм шүү дээ. Айгу хурдан авчихсан. Тэгээ чамд болох. Тийм энгийн суулж үццгээе. Бас өөр хүн дээрсэн. Энэ болохоор 100 хацтай. Энэ бас энэ хүртлээ сайхан ажиллаа. Энэ хацтай нь байгуулахар дахиад бодчих. Чигс өөрхийн хүртлээ ярилцлаа. Гэтэ энэ арай болоогүй. Японд чигчүүрх үү. Вау. Энэ бол үнэхээр янз юм байна уу? Хамгийн сүүлд босс ирнэ л хамгийн ихэнд бараг дууслаа шин. Салхагтаж. Энэ баг үзүүр дээр нь л жоох юм болчихсон байна. Бүндөө энэ топтой өмсөн дээр энийг тавихаар яаж хийх бас туршаад үзчихээ л та бас тий.
Хурдан юмс хийчихсэн. Суп гээл хөндөрөлжл битээр бүр үнэхээр шүтлээ. Ярихгүй тэгч. Энийг л шүтэж амтэр. Нэг төрхсөнгөө. Брокколи болгон шүтэж. Энэ бол маш сайн үдэр чи. Энэ жоохон чимчгэн чинь нэг сонир мэдрэмж. Сүүлд ингээ бодсон чинь би арай урдан арилгаад ах шиг байсан дэвтэх боломжийг нөхөхгүйгээр тийм болохоор ер нь бол жоохон байлгаж байгаа тавсан бол энэ бараг энэ сүүлийн түрхэлтээрээ л бүгдээрээ арилжах байсан баха гэж бодож юм. Энэ бол топн дээр мэдээ сайн үйлчлэхгүй мэн. Топыг арилгачаад боох хэрэгтэй юм байна шүү залуучуудаа. Чай нэг авч үзье. Манай зөө яцтай юу болж байна? Яа би яг энэ үед байна. Жаахан сүүрийн нэмэлтлээ. Ингэж хагаад дахиад шинэ хүн тавиад бодго. Энийг бас хуураад чинь нэмэлт та.
Yes. За энэ бол үнэхээр гоё салгат юм ээ. Тэгэхээр гоёч боллоо. Энэ хоёр манай дууртал дуусаагүй юм. Гэхдээ топн дээр бол энийг хэрэглээд нөлөө байхгүй юм биш үү? Бүндөө топоос салгачаад үрснийхаа дараа хэрэглэх юм бол ийм хурдан салчиж болох юм биш үү? За энэ хоёр 100% азтай, энгийн азтай хоёр маань ер нь бол яг адилхан үйлчлэгээтэй байна. Ямар ч ялгаа алга. Хоёулаа л нэлээд удаж байна. Юу гарсан? Яаж ч сайн сонсогддог юм чи гинэ. Яриад ч сайн сонсогддог юу яа? Утсаа ордоо. Одоо яаж вэ? Одоо зүгээр юм. Экранын принтер гэсэн манай кинотоо олдсон. Окей, тэр. Nice. За би бүр бол энийг үнэхээр шүтлээ. Энэ амар гоё хурдан юм байна. Юу тэр 100% азтай гэх. Ямар тач 3 хүмүүс маань гурлаа. Ямар ч будаггүй маш гоё цэвэрхнээрээ боллоо. За тэгээ миний туршилттай хамт байсанд баярлалаа. Миний хувьд бол 100% азтай, энгийн азтай хоёр бол яг адилхан байлаа. Тэгээд хүч нэмж өгсөн Magic Remover гэдэг ийм замартай чинь бол амар сайн хурдан ажиллаж чаддсан байх шүү. Манайх авахаар бол яг ийм ногоон савтыг аваад үзээрэй. Би энэний өмнө нь арай өөр төрлийн хэрэгжилж исэн. Тэр жоохон фейл байсан байхгүй юу? Тэгээ би энэ Magic Remover итгэхээ болцсон байсан чинь энэ нь бол үнэхээр дэжгүй юм байна. Та нар туршаад үзээрэй. Хүмсийг ингэж хурдан салгаж байгаа юм чинь энгийн гэлэн будыг бол маш хурдан салгах шинжтэй юм байна миний бодлоор. 2 удаа түрхээл тэгээ салчих шинжтэй. Тэгэхээр дэжгүй шүү. За баяртай. Дараагийн бичлэгэн дээр ямар бичлэг үзмээр вэ? Тэрийг бас комент хэсэгт бичиж бодлоо шүү. Гоё смарт хүмс хийлгэхийг сурмаар юм ч юм уу те. Ямар нэгэн хүмстэй холбоотой сурмаар байгаа юм байвал хэлээрээ. Бас хөөрхөн нөгөө нэг хүмсэн дээр ингээд зурдаг юм байдаг шүү дээ. Тэрийг бас би зурч чаддгийг шүү. Тэд нараас асуухыг хүсэх юм бол бас комент хэсэгт үлдээгээрэй. Баяртай.